Word 2010 програм нь шинэ хэрэгслүүтэй болсон бөгөөд өмнөх хувилбар дээр та бүхэн рулер буюу хуваарт мөр ашиглаж байсан байх. Word-ын өмнөх хувилбарууд дээр байсан хэрэглүүрүүд Word 2010 дээр ч байгаа. Гэхдээ тэдгээрийг илүү сайжруулсан. Word 2007 дээр байсан хэрэглүүрүүдийг Word 2010 дээр яаж сайжруулсан байгааг та бүхэндээ харуулъя. Эхлээд navigation болон view tools-ыг сонирхцгоё. Босоо байрлалтай хулганыг дээш доош гүйлгэх зурвас буюу vertical scroll bar-ын тухай заая. Бичиг баримтаа гүйлгэж үзэхэд энэ хамгийн хэрэгтэй зүйл. Хуудасаар нь дээшээ эсвэл доошоо гүйлгэж харж болно. Эсвэл компьютерийнхөө keyboard дээр байгаа page up эсвэл page down гэсэн товчлуураар гүйлгэж үзэх боломжтой. 2 эсвэл 3 хуудасанд алгасч гүйлгэж унших боломжтой. Page down товчлуур нь хуудасаар доошолдоггүй. Control page down товчлууруудыг зэрэг дарвал хуудасаар унших боломжтой. Keyboard ашигладаггүй бол scroll bar буюу гүйлгэх зурвасыг эсвэл гүйлгэх тэмдэгтэй товчийг ашиглаж болно. Дээшээ эсвэл доошоо заасан байгаа гүйлгэх тэмдгийн голд бөөрнки тэмдэг байгаа. Түүн дээр дараад хуудсыг янз бүрээр гүйлгэж болох динамикууд гарч ирнэ. Жишээлбэл хүснэгтэй хуудас руу гүйлгэх эсвэл зурагтай хуудас руу гүйлгэх боломжтой. Одоо статус бар буюу төлөвийн самбартаа танилццгаая. Энэ статус бар дотор 5 товч байгаа. Хамгийн зүүн талд print layout гэсэн товч нь миний хэвлэх гэж байгаа хуудас хэрхэн харагдаж байгаа зураглалыг үзүүлнэ. Full screen reading layout гэсэн номны зурагтай товч байна. Дараагийнх нь web layout товчлуур. Энэ товчлуур дээр дарахад миний хийсэн документ веб хуудсанд хэрхэн харагдах зураглалыг үзүүлнэ. Дараагийнх нь outline гэсэн товч байна. Зөвхөн гарчгуудыг харуулах бөгөөд гарчгаас бусад текстүүдийг огт харуулдаггүй, ил гаргадаггүй. Хамгийн сүүлд нь draft гэсэн товч байгаа. Үүн дээр дарснаар би текстүүдээ уншиж бага зэрэг засвар оруулах боломжтой бөгөөд энэ товчийг дарсан бол зураг болон нэмэлт хүснэх зэргийг харуулдаггүй юм а. Эдгээр 5 товч дээр дарснаар боловсруулж байгаа бичиг баримтынхаа үзэгдэх байдлыг олон өнцгөөс харах боломжтой. Жишээлбэл draft дээр дарахаар өөр хуудсан дээр байрласан байгаа текстийг зураасан шугамар дундуур нь тасалсан байгааг харж болно. Web layout view дээр даръя. Веб хуудсан дээр миний баримт ямар зурагтай гарч ирэхийг харах болно. Яг л веб хуудас руу орсон мэт харагдах болно. Одоо full screen reading view товчон дээр даръя. Энэ товчийг ихэвчлэн бичиг баримт хянах гэж байгаа хүмүүс дардаг. Яг номын хуудас шиг хоёр тал дээр гарч ирэх болно. Хуудаснуудаа гүйлгэж харж болно. Бичиг баримт хянаж унших гэж байгаа бол энэ товчийг дарснаар цаг хэмнэх боломжтой. Close full screen reading view дээр дарснаар энэ командыг цуцалж бичиг баримт маань хуучин хэвэндээ орох болно. Outline view дээр дарснаар текстийн хэмжээг өөрчилж болно. Ямар нэгэн өөр өнгөөр тодруулж болно. Бичиг баримтынхаа бүтцийг өөрчлөх гэж байгаа бол энэ командыг хэрэглэх нь хамгийн тааламжтай. Эхлээд текстийнхээ бүтцийг гаргах гэж байгаа бол үүнийг хэрэглэж болно. Дараа нь баримтаа бичиж болно. Энэ командыг хаахыг хүсвэл close outline view дээр дарснаар хуучин хэвэндээ орно. Тухайн баримтыг хэвлэж авсны дараа хэр харагдах вэ гэдгийг мэдхийг хүсэж байгаа бол зүүмийн тохиргоог 100% дээр тохируулснаар зураглалыг харж болно. Ном хэвлэх гэж байгаа бол номын хуудаснууд хэр харагдах талаар зүүм хийж харж болно. Гэхдээ үүнийг хийх өөр аргууд бас бий. За одоо статус барын зүүн хэсэг рүү анхаарлаа хандуулцгаая. Хэрвээ өөр хуудсан дээр очихыг хүсвэл энэ тоон дээр дараад хуудасныхаа тоог оруулахад болно. Хулгана дээш доош гүйлгэхийн оронд хуудасныхаа тоог бичихэд л тухайн хуудас гараад ирнэ. Дэлгэцийнхээ зүүн доод булан руу буцаад очие. Энэ дээр дарангуут баримт дотор хуудас, үг, доголмөр, эгнээний тоог наривчлан харж болно. Энэхүү товч нь үг үсгийн алдааг заадаг. Хэрвээ улаан тэмдэгтэй байвал үг үсгийн алдаа илэрсэн байна гэдгийг зааж байна. Үүн дээр дарж алдаатай бичигдсэн үгнүүдэд засах боломжтой. Самбар доторх зарим зүйлсийг нэмж хасах гэх мэт өөрчлөлтүүдийг хийхийг хүсвэл статус бар дээр хулганы заагуурыг байрлуулад баруун товчон дээр дараарай. Хэрвээ таны компьютер дээр өөр хүн ажиллаад зарим зүйлсийн тохиргоог хассан байвал буцааж өөрчилж болно. Хэрвээ та Word-ыг бүрэн эзэмшихийг хүсвэл View бас статус бар мөн scroll bar зэргийг ашиглах дадлага хийгээд эдгээр үйлдэлүүдэд цээжлээд сурчих хэрэгтэй. Ингэснээр та цагаа хэмнэж аливаа баримтыг чанартай хийж сурна бас ажлын агцч нэмэгдэх болно.